Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 2016 оны 2 дугаар сарын 5-нд батлагдсан бөгөөд хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд хуулийн тухай мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллага олон нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох хуулийг сурталчлах зайлшгүй шаардлагатай байдаг байна. Иймээс хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиас сурталчлах үүрэг хүлээгчдийн чадвар бэхжүүлэх бүсчилсэн сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд баруун бүсийн сургалт 11-р сарын 1-ээс 2-ны өдрүүдэд Ховд аймагт боллоо. Энэ удаагийн сургалтыг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл ЮНЕСКОгийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгууллаа. Уг сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн агуулга үзэл санааг танилцуулах, үүрэг хүлээгчдийн эмнэлгийг дээшлүүлэн чадварыг бэхжүүлэх, улмаар хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар нэгдсэн ойлголт, мэдлэг мэдээллийг эзэмшүүлэх зорилготой юм. Тэгэхээр өмнө нь бол зөвхөн халамж хамгааллын асуудлыг хуульчлаад хуулийн зохицуулалттай байсан бол энэ хуулиараа суурь хуулинд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахтай холбоотой бүх асуудлууд хүнд ямар эрхүүд байдгийг хөдөлмөрлөх хэрэгтэй, сурч боловсрох хэрэгтэй, за мөн нийгмийн амьдралд оролцох хэрэгтэй гэдэг бүх боломж бүх эрхийн асуудлуудыг цогцоор нь тусгаснараа энэ хууль маань бас нэлээд сайн хууль болсон гэж үзэж байгаа. За энэ хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд бид 21 аймаг 9 дүүргээ хамруулад бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ сургалтуудад хамрагдж байгаа хүмүүс маань хөгжлийн бэрхшээлтэй хүндтэй холбогдох үйл ажиллагааг явуулж байгаа яг үүрэг хүлээгчид тийм ээ энэ хуулийг хэрэгжүүлэхэд үүрэг хүлээж ажилтдаг төрийн болоод төрийн бас байгууллагын хүмүүсийг хамруулж байгаа энэ сургалтанда сургалтандаас гарах үр дүн гэх юм бол бид яг энэ хуулийн хэрэгжилтийг хангахад эдгээр хүмүүс маань бид ямар үүрэг хүлээж ажиллах юм, юун дээр анхаарч ажиллах юм тийм ээ. Орон нутгад очиод бид юу хийх вэ гэдэг асуудлуудаа бас нэгдсэн ойлголттой болоод нэг хараатай болоод буцах нь бол бас сургалтын маань чухал үр дүн гэж хэлж болно. Сургалтанд Баян Улгийн Ховд, Уус, Говьалтай, Баян Хонгор, Завхан аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын салбар комиссийн гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 45 хүн хамрагдсан юм. Энэхүү сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын салбар комиссийн гишүүдэд хариуцсан аймаг дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх тогтолцооны талаар шаардлагатай мэдээллээр хангаж нэгдсэн ойлголтыг эзэмшүүлэх боломж олгож байгаа юм.